За миний замбраагүй юм зохицолдог бичлэг эхэлж байна. За өнөөдөр би энэ тавиураа зохицлогч чинь. Тэгээ бас цэвэрлэхгүй бол айгу муухай болчихсон. За эхлээд шууд бүгдийг бүгдийг авч байгаад за одоо энэ тавиураа сайхан угаагатий. Яг энэ цонхны доройдаг болохоор амар тоос дарсан. За энийг ингээд эндэн түр хатаагаад өргөчье. За одоо тэр тавиураа хатчих хооронд эдгээр зүйлсээсээ хэрэгтэй хэрэггүйг нь ялгаад хаяад аваад явчих. За ямар юунаас эхлэх юм бэ? За энэ би миний хөдөөний амар юм нотлон байгаа ч надаа энийг арилгах гэж чаваас загчээсэн. Гэтэ энэ ямар ч нэмэргүй угаасаа ямар ч нэмэргүй. Тэгээ одоогоосоо хэрэглэхгүй байгаа. Шууд хаяна. Энэ нэг юм байна. Цагаан сараар л нэг айл өгч байсан. Гэтэ хэрэглэдэггүй. Бас шууд хаяна. Энэ усны стик wax stick гэдэг л. Нөгөө өнөр нь айгаа гоё. Тийм. Жохон байгаад ажилтдаг байсан бахуу эсвэл чихэр үү. Яг тэр шиг өнөртэй. Даанчгтээ өстой мухай. Шууд хайн угаасаа хэрэгэлдэг юм уу? За энийг бол угаасаа авчулт нь манай ихч надад бэлгэлж ийсэн. Энэ өнөртэй сахгүй юу? Тэгээ би нэг орой ундахтаа орондоо орохдоо цацчихдаг юм. Айгуу гоё өнөртэй. За энийг бол аваад үлдчихье. За энэ хумсны хаттай энэ ч яах вэ? Хэрэг болох үедээ хэрэгтэй энэ зүгээр бэжиг. Энэ крем байна. Верони гэсэн. Энийг одоо аль дээр л авч ирсэн дөө. Угаасаа хэрэглэдэг юм дөө. Амар бор цагаан кремтэй хойлж хэрэглэжсэн. Тэр нь дууссан болохоор энийг угаасаа хэрэглэхгүй. Тийм болохоор энийг бас хайчихъя. За энэ одоо бас яг Cloud9-аас авахад нэг ингэ бэлгэнд нь өгчсэн шиг санагдчих юм. Энийг бас хэрэглэдэг юм уу? Тэгээд ер нь бол удчихсан байхаа. 27 он л хугацаанд дуусах юм байна л та. Нэгтээ за энийг би сайн харж агаад яг надад хэрэгтэй тас байна уугүй юу гэдгийг харж агаад тэгээд хаяах хэсгээ шийдээ да. Түр аваад үлдчих. Одоо Glow Recipe гэж унших уу? Recipe. Тэрний энэ travel set-ний юм хоёр бүтээгдэхүүн байна. Нэг Францад явж байхдаа найз залуугаараа авах байсан. Энийг аваад үзчихье. Tonic serum 2. Хаяач. За нэг юм 2 хумсны лак. Хэрэггүй ийм лакаар угаасаа боддгоо юм дөө. Тэгээд чинь бас удцсан бах уу. Яг ингээд миний саяны тавиур дээр бол нэлээ их юм айгу мөнхөрч байгаа шүү. Мөнхөрч байгаа бүр. Тийм. Хаяхан зүг бах уу. Нэг ганц яг ийм хэрэгэлдэг нь гэвэл энэ эмчилгээнийх
Энэ айгуу сайн санагддаг. Яг гээлэр бодуулаад би бас нөгөө нэг арилгахлахдаа ерөөсөө очиж арилгуулдаг өөрөө ингээд хуулаад арилгачдаг байхгүй юу. Тэгэхээр хумс маань ингээд бүр үнэнхээр аимшигтэй болтой нэмгрээд яг хумс нь өөрөө ингээд хуураад тэр үедээ хэргэлчээр дорой зүгээр болчихдог. Энийг бол авч үлдэнэ. Энэ. За энэ бол нэг гинэ чи яалаа. Нүүрэн дээр ч илүү арьсан дээр нэг юм жоохон нэг тийм сонир батга гэхэд батга биш нэг сони юм гараадсан юм аа. Тэр үед би нэг ихчээс асууж агаад энийг авч ирсэн, энийг төрөссөн чинь бас зүгээр болчихжээ. Гидрокортизон гэдэг. Тийм энэ бас хэрэг болох байхаа. Тийм болохоор хаяхгүй. Дараагийн энэ хоёр байна. Гарын тос. Энэ ч тэ бараг дуусчтэй уусаа. Өндөр нь өстэй гоё. Дууссан юм чи хаяа. Энэ L'Occitane. Энэ яг жоохон байна. Аваад үлдчих. Өөр чинь TNS байна. Энэ манай ажлыг ч өгчсэн монетагаар ямар хөөрхөн. Намаа нэг иймэрхүү юмд дуртайг мэдээд айгүй хөөрхөн билүү өгчсэн. Энэтэй хамт бас нэг гоё уруулын бод өгчсэн. Энэ угаасаа дуусах болоогүй. Тэр аваад үлдэнэ. За одоо энэ бас нэг амтсан шүү дээ. Энэ ч одоо бас удаж байгаа даа бас л мөнхөрж байгаа. Тэр энийг хаялаа. За энэ болохоор саяны тэр нөгөө нэг Travel City бас нэг нь цогны тос. Энэ бас жоохон байгаа болохоор хаяхгүй аваад үлдчих. Угаасаа дуусан гут нь хаях юм чи. За тэгээд энэ болохоор хумсны тэжээлэл. Нөгөө нэг ингээд төрхтөг тос юу гэдэг вүлээ? Тийм юм байна. Энийг бас нэг маникюрын хэрэгсэл зардаг дэлгүүрээс авч ирсэн. Би одоо бас өөрөө гэлээр тэгжих бодохгүй байгаа болохоор энэсэнд нэг хэрэглэхгүй байгаа. Мэдгүй. Заавал гэлээр бодоход бас ашиглах ёсгүй л илгүүд тий. Тэгээ аваад үлдчихье. Энэ нэг бол авч үлдэнэ. Уруул хатах юм уу хагарахад төрөхээр айгүй гоё хурдан идэгчдэг юм. Сайн. Гэтэ энэ нөгөө чинэлийн гандагтай нь бүр гоё. Тэр нь байхгүйс болохоор энийг авсан. Энэ цаасан саван. Нэг яхахтар цүнхэндээ авч юу. Энэ бүр юу тохиолдсон юм бэ? За шууд хаяа штий. Угаасаа нэг юм цүнхэндээ авч яваад угаана худлаа юм билий. За дараагийн энэ баахан юунууд вэ? Өнөртэй усны тестернүүд. Ингэхдээ энэ шар нь болохоор биш хайч юу? Ааш. Энэ болохоор би бас Францад явж байхдаа нөө Мист Ёрын шинэ нь яг гарцсан байсан. Тэгэд тэрийг нь авахсан. Арай мөнгө маань хүрээгүй болохоор би ингээд зүгээр энэ шинээс нь авъя гэж хаад ингээд хэлгээд авцсан. Тэгээд эднэрийг бол хаяхгүй гоё. За энэ болохоор юу вэ? Хацар өнгөлөгч байна. Энийг бол юу гэж хаях вэ мэдээж. Би нэг ч хэрэглээгүй зүгээр хэрэглээд ямар тааж үзнэ. За энэ чинь спонж тийм манай ээж өгсөн шив шинэ спонж болохоор энийг хаяхгүй. Энэ тэгээс ч угаасаа гаднах энэ савн хэрэгтэй. Тэгээд нэг юм хоёр болт байна барбитай манай өвлөнөө зөвсөн. Тэр энийг бол угаасаа хаяхгүй. Угаасаа хэрэгэлдэг. Энэ за энэ бол миний юм хом заадалдаг юм жижигхэн хотго байна. Тэр энийг авч үлдэнэ. За энэ гуаша байна. Авч үлдэнэ. За тэгээд болт хэрэгтэй. Хавчаар хэрэгтэй нүрийн зөвлөгтэй хэрэгэлдэг. Энэ бас хавчаар манай их бэлгэлсэн хэрэгтэй. Цаг
хэрэгтэй. За энэ одоо витамин бас цүнхэндээ авч явдаг байсан юм аа. Тэгээд мартаад энэ бас удцсан. Е витамин тэгээд энэ омега удцсан. Хаяна. За одоо тэгээд яг миний нөгөө нэг ихэвчлэн зүүж хэргэлдэг гоё чимэглэлүүд байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг болохоор би саяны тавиур дээрээ тавихтаа зүгээр ингээд тараахгүй гэдэг юм хайрцанд хийчихдэг. Гэхдээ тараацсан л байгаа байхгүй яг үндэ. Одоо жишээ нь энэ зүйлтэй байна. Наа бэлгэлсэн гоёгаас. Энийг одоогоор болохоор би энийг зүүж байгаа. Манай ээж өгсөн манайтан бүүж зүүндээ зүүжтэй. Одоо энийг зүүж байгаа болохоор ингээд энийг би шилжиж за энэ бас манай ээж бэлгэлсэн айгу хөөрхөн. Би нөгөө зураг дуртай. Тэнгүүд ийм юм байна. Ван Гог тас би айгу дуртай. Тэгээд Ван Гогтой холбоотой л дандаа юм хэлбэр төрстэй юм чарм бай. Йоо. За нэг мэдээж авч үлдэн. За тэгээд ийм өнгө юм байна. Энийгээ бас ишээгээ хийчихье. Энд бас нэг юм байнга зүүдэг юм эмэг ишээ хийчихье. Тэгээд ийм нэг би өөрөө хийсэн юм аа чаавас гэж. Тийм бүүч. Тэнийг хөцөөчөр хөөр харагддаг юм аа ишээ чи. За тэгээд бас нэг юм бүүч байна. Тэгээд энэ ийм бүүч байна. За ингээд хийгээд тавилч. За энэ бол энэ мистери амар гоё нэртэй. Ой зөв угаас л нөгөө нэг шингэн усан л да. Тэгээд тэрний зүгээр юм төрхтөг хэлбэр нь энэ өсдөг гоё. Тэгээд энэ бол зүгээр л дэлгүүрүүд ирээд хямдхан нэртээс нэг яг гэж авсан байх гэхээр би нөгөө дэлгүүр онлайн дэлгүүрээ ажилладаг байхгүй юу? Онлайн дэлгүүр ажилладаг байхгүй юу? Тэгээд тэрнийхээ сав баглаа буудлыг бэлтгэхдээ ингээд цацчдیں гоё өнөр оруулах гээд тэгж тийм зорилготой ер нь авсаас. За нэг хэрэгтэй. За тэгээд энэ байна. Энийг би бас тийм нөгөө сав баглаа буудлын руу цацах зорилгоор авсан. Тэгээд энэ би юусоо нөгөө цагсан байхгүй шууд. Тэгээд энэ ийм амар юм ид шидлэг өнгөтэй байгаас тий. Энд нь болоод цагсан. Тэгсэн чинь энэ бас нэг юм брендийн л өнөртэй болсон юм байлээ л дээ. Гэхдээ мэдээж хулхын заяа. Тийм брендийн ус мус гэдгийг ч мэдэхгүй зүгээр ийм гоё өнгөтэй болохоор нь авсан. Нэгтээ бас нэг хэрэглэхгүй байгаа. Тэгээ яг юм яаж мэдэх вэ? Энийгээ тусгаар хэрэглэж магадгүй. За энэ бол угаасаа манай найз залуу өнөртэй уснууд байна. Хурд дээрж авахгүй миний багтаамж дүүрээд байна. За тэгээд энэ бол миний хэрэгэлдэг хоёр ус байна. Dior Industry та тэгээд Shadow. За одоо уруулын батонууд. Миний уруулын батонуудыг харахгүй. Ийм байж бас шуналтай л та. Би их зэгцлээд заяа. За эндээс эхэлчихье. За энэ Rode энэ айгуу гоё нэртэй ёо. За энийг бол угаасаа авч үлдэн. Тэгээд энэ Dior-ийн ийм уруулмад байна. Энэ талдаа ийм айгуу гоё бүр саатай айгуу гоё гялцдаг. Тэгээ нүгээр нь ингээд өнгөлөөд өгнө. За нэг иймэрхүү бол авч үлдэн. Тэгээд энэ за энийг бол хаяа энэ нэлен дээр авсаа бодцсон. Фокалюрийн глосс. Тэгээд энийг бас Францаас авчирч исэн. Энэ хөөрхөн яг хөөрхөн болчихъя. За энэ болохоор Nature Republic-ийн
Юу гэдэг вүлээ? Яг ямар бодог гэдэг вүлээ? За ямар ч тийм хөөрхөн өнгөний өстө гоё. Тэгээд энэ болохоор Романдын бас юм уруул өнгөлөгч байна. Бүтцэн айгу гоё. За энийг бас их хамарчиж байна. Нөгөө нэг бас юм хацар өнгөлөгч. Өнөр нь бүр үнэхээр гоё. Даанч би ихтэй бас нэг хэрэгэлдэг юм уу? Өнгө нь надад нэг зөгтгүй юм. Тэгэхээр бас сонирхож байгаа хүнд нь хямдхан өнгө шүү. За энэ болохоор бас Фокалюрийн манай ихч бэлгэлж ирсэн надаа. Айгу гоё өнгөтэй. Би бүгдийг хэрэглэх байх та одоо тийм. За энэ болохоор Родын уруул хөрөлөгч байна. Айгу гоё шүү. Ийм бүдүүн үзүүртэй болохоор бүр гоё. За энийг бас аваад өгдөө. За энэ болохоор Dior-ийн сая шинэ гаргасан юм гоё. Oil, lip oil. Байна. За аваад үлдчихнэ. За энэ болохоор ингээд Jisoo гэх юм уу мэдгүй. Энэ болохоор шивгатан айгуу гоё ялцдаг бас. Энэ черryтэй айгуу гоё уруул өнгөлөг гоё харагдуулдаг. Энийг яг үндэ төрхөж үзэг байгаа. Энийг бас хэрэглэж үзэг байгаа. За дараагийнх Dior-ийн Lip Maximizer байна. Энэ болохоор 001 өнгө нь айгуу гоё. За одоо миний бодсон байгаа нь энэ болохоор 018 өнгө нь айгуу гоё. Энэ болохоор 039 энэ жоон тустай харагдаж байгаа. Гэтэ өөр шүү. Энэ нөгөө бас Lip Glow Butter. Lip Glow Butter. Тамдгүй. Энэ болохоор 103 гэдэг toffee өнгө. Айгуу хөөрхөн. Энэ яг ингэж харагдаж байгаа шиг биш. Айгуу гоё зөөлөн гарттай, бүдгэн, даруухан. Гэтэ айгуу гоё бас. Гэтэ энэ хамгийн гоё өнгө нь 105 гэдэг өнгө. Личтэй гэжсэн баха. Хамгийн гоё. За энэ бол зөвхөн 001 101. За одоо сүүлих. Энэ болохоор Dior-ийн Bal Mode байна. За энэ 001 өнгө нь. Энийг чи би хэрэгэлдэг нь миний. 001 нь. Тэгээд энэ болохоор энэс энэ нэг шинэ гарсных нь 001. За тэгээд энэ болохоор энэ 020 байна. Энийг хамгийн анх авчихсан. Бас нэлээд яхтар юм тод өнгөтэй. Гэтэ айгуу гоё бүдгэн зөөлөн гарттай. За энэ болохоор 031 авш тэгж чинь. Өмнө биш. Юу лээ? Би 015 гэж бодоодсэн шүү дээ. Тэгсэн чи юу 31 шүү дээ. 015 л байх хэрэгтэй тооч гэж. Энэ бас айгу зөөлөн гарттай уулаан биш шүү. Нэг хөрхөн. За энийг хаалж энэ холцсон ч аим гоё гараад ирж байгаа юм шүү. За ингээд явчихлаа. Одоо нөгөө тавиур маань хатчих харъя. Муу хатва. Яг вэ. Мус тусахгүй л байна. Нөгөөр ивчсэн арччихъя. Би бас нэг мусын шууд өрчөөд харуулах юм байна. Тэгэхгүй бол бүгдийг өрж байгаагаа бичнэ гэх юм бол миний багтаамж дийлэхгүй байна. За тэгэхээр өрчөөд харуулъя. За нэг иймэрхүү өглөө бүр энэ нэг амар тэнэг эндээ ингээд таарсан. За одоо яг ингээл дан хэрэгэлдэг юмнууд маань болохоор айгүй гоё зэгцтэй болж
За ингээд ихний замбраагүй юм цэгцлээд дууслаа шүү. Одоо дараа нь тэр ард харагдаж байгаа шүүгэн доторх аимшигтай их хэрэгтэйрэггүй хувцснуудыг янзлнаа. За баяртай.